Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 9-р ангийн газар зүүн хичээлээр газрын нийгмэл сан ба газар ашиглалт гэсэн хичээлийг бэлтгэн хүргэж байна. Суралцахуйн зорилт. Монгол орны газрын нийгмэл сан, газар ашиглалтын төрлүүдийг графикаар төслөө. Эзэмших чадварууд: нэгт нь газрын нийгмэл сангийн төрлүүдийг газар зүүн 6-аас ялган нэрлэх, хоёрт нь сумын газар ашиглалтын 6-аас газар ашиглалтын төрлийг ялган тодорхойлох нэ. Газрын нийгмэл сан гэж юу вэ? Газар нутгийг аж ахуйн үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан ангилсныг газрын нийгмэл сан гэх ба Монгол улсын бүх нутаг дэвсгэр улсын газрын нийгмэл санг бүрдүүлнэ. Монгол улсын газрын нийгмэл санг дараах байдлаар ангилна. Нэгт нь хөдөө аж ахуйн газар, хот тосгон суурингийн газар, зам шугам шүлжээний газар, ойн сан бүхий газар, усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар гэж дотор нь 6 хувааж үздэг байна. Монгол улс 70,934,3 сая малтай бөгөөд үүний 32,267,27 сая нь хонь. За тэгвэл Монгол улс нэг хүнд ногдох хонь ямаа адуун сүргийн тоогоороо дэлхийд 1-р байранд ордог. Ингэж мал сүргийн тоогоороо тэргүүлж байгаа нь монголчуудыг мал аж ахуйг эртнээс эрхэлж ирсэнтэй холбоотой бөгөөд мал аж ахуй нь хөдөө аж ахуйн голлох салбар болдог байна. Иймээс Монгол улсын нийт газар нутгийн ихэнх хувийг хөдөө аж ахуйн зориулалттай газар нутаг эзэлдэг байна. За тэгвэл бүгдээр 2020-21 оны өвөл хаврын бэлчээрийн даацын газрын зургийг ажиглах юм бол Монгол орны хойд болон зүүн хэсгээр бэлчээрийн нөөц ихтэй. За тэгэх юм бол Монгол орны өмнөд хэсгээрээ болохоор бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай харагдаж байна тий. За тэгвэл газрын нийгмэл сангийн дэлгэрэнгүй ангиллаар буюу графикаар нь үзвэл Монгол улсын газрын нийгмэл санд хөдөө аж ахуйн газар 114,736,7 га буюу нийт газар нутгийн 73,4% эзэлдэг байна. Хот тосгон бусад суурингийн газар 906,8 га буюу 0,6%. Зам шугам шүлжээний газар 474,8 га буюу 0,3%. Ойн сан бүхий газар 14,337 га буюу нийт газар нутгийн 9,2%. Усны сан бүхий газар 685,8 га буюу нийт газар нутгийн маань 0,4% эзэлнэ. За улсын тусгай хэрэгцээний газар 25,270,5 га буюу нийт газар нутгийн 16,2% эзэлж яхнэ. За тэгэх юм бол тусгай хэрэгцээний газар маань нийт газар нутгийн 16,2% эзэлдэг. Тэгвэл 16,2% дархан цаазд газар, байгалийн зогсолбор газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар гэж улсын тусгай хамгаалтанд авсан газрууд маань 16,2% эзэлдэг байна. Улсын тусгай хэрэгцээний газрыг ангиллах юм бол нэгт нь улсын тусгай хамгаалалттай газар нь 21,140,8 га буюу 83,76%. За улсын хөлийн зурвас газар 3,111,9 га буюу нийт газар нутгийн 13,33%. Улсыг батан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зорилтоор олгосон газар 124,1 га буюу 0,49%. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газар маань 0,3 мянга гаг эзэлдэг.
За аймаг дундын отрын бэлчээр 691 мянган га буюу нийт газар нутгийн 274%. Улсын тэжээлийн сангийн харлангийн талбай нь 110 мянган га буюу 0.44%. Шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт, байгальд орчин, цаг агаарын төлөв байгалийн байнгын ажиглалтын талбай нь 3496 мянган га буюу нийт газар нутгийн 0.14%. За бүтээгдэхүүнийг хуваах, гэрээний дагуу хайгуулын зорилтоор ашиглах газрын тосны гэрээ талбай 2447 мянган га буюу нийт газар нутгийн 0.1%. Чөлөөт бүсийн газар 211 мянган га буюу 0.1%-ийг тус эзэлж байна. За усан сан бүхий газар. За бүгдээрээ Монгол орны гол мөрдийн ай савын зургийг ажиллаж байна. За тэгэх юм бол Монгол орны гол мөрдийн ай савыг дотор нь Номхонтлын ай сав, Төв Азийн гадагш урсгалгүй ай сав, Хойд Мөсөнтлэн ай савг дотор нь 3 хаж авч үздэг тийм ээ. Тэгэх юм бол Хойд Мөсөнтлэн ай сав маань нийт газар нутгийн 49%. За Номхонтлын ай сав маань нийт газар нутгийн 11%. Төв Азийн гадагш урсгалгүй ай сав маань нийт газрын маань 40%-ийг эзэлдэг байна. Усан сан бүхий газар нь 685.8 мянган га буюу нийт газар нутгийн 0.4%-ийг эзэлдэг байна. За тэгвэл үүн дотроо гол мөрөн горих маань 223.8 мянган га буюу 32.6%-ийг, нуур цөөрөм 446.3 мянган га буюу 65.1%-ийг, гориг булга шанд 13.2 мянган га буюу нийт газар нутгийн 1.9%, мөнх цас мөсөн гол 2.5 мянган га буюу нийт газар нутгийн 0.4%. За тэгвэл тухайн графикаас ажиллах юм бол 65.1% нь нуур цөөрөм эзэлдэг байна. Тэгвэл хамгийн бага буюу 0.4% мөнх цас мөсөн голд эзэлдэг байна. За Монгол орны ойн тархалтын зураг. Монгол орны ойн тархалтын зургаас ажиллах юм бол Монгол орны хойд хэсгээрээ газар нутгийн ихэнх хувийг ой мод эзэлж байна. Тэгэх юм бол Монгол орны өмнөд хэсгээр яхан газар нутгийн маань ихэнх хувьд нь заг эзэлдэг байна тийм ээ. За ойн сан бүхий газар нь 14341.5 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 9.2%-ийг дангаараа эзэлдэг байна. Ойн сан бүхий газарт ойгоор бүрхэгдсэн газар нь 12188.6 мянган га буюу 85%. Ой модыг огтлсон газар нь 143.5 мянган га буюу 1%. Харин ой мод үржүүлэхийн газар 64.12 мянган га буюу 0.4%. Ой тэлэн ургах боломж нөөцтэй газар маань 743.3 мянган га буюу 5.2%. За бусад ойн сангийн зориултаар ашиглаж байгаа газар маань 1201.9 мянган га буюу 8.4%. За тэгвэл тухайн графикаас ажиллах юм бол графикаас маань 85% нь ой модоор бүрхэгдсэн газар эзэлдэг байна. Тэгвэл хамгийн бага буюу 0.4% маань ой тэлэн ургах нөөц боломжтой газар эзэлдэг. За улсын чанартай хатуу хүчтэй авто замын шүлжээний зураг. За үүнээс үзэх юм бол авто зам чухам шүлжээний газар 474.3 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 0.3%-ийг эзлэх бөгөөд үүнийг ангилж үзэх юм бол авто замын газар маань 72.1%-ийг, төмөр замын газар 6.8%-ийг, агаарын тээвэр 2%-ийг, чухам шүлжээний газар бол 20.9%. За графикаас үзэхэд хамгийн их хувь нь буюу 72.1% нь авто зам. За хамгийн бага буюу 2% нь агаарын тээвэр эзэлж яхнэ. Хот тосхон бусад суурингийн газарт барилга байгууламжийн дэвсгэр газар 9.2%-ийг,
нийтийн эзэлбэр газар 37.5%-ийг, үйлдвэрийн газар 5.2%-ийг, за уул уурхайн зорилтоор ашиглаж байгаа газрууд 38.8%-ийг, за гэр хороолол буюу байшин барилга ийм маань газар 9.2%-ийг. За тэгвэл тухайн Карабахаас ажиглах юм бол хамгийн их буюу 38.8% нь нөгөө уул уурхайн зорилтоор ашиглаж байгаа газар нутаг эзэлдэг байх юм бол хамгийн бага буюу 5.2% нь болохоор нөгөө үйлдвэрийн зорилтоор ашиглаж байгаа газар нутаг маань эзэлдэг байх нэ. За үүнээс үзэх юм бол Монгол орны нийт газар нутгийн хэмжээ 1,564,116. Тэгвэл хөдөө аж ахуйн зорилтоор болохоор 114,861. За хот тосгон бусад суурингийн газар 9,384, зам шугам шүлжээний газар 404,692, ойн сан бүхий газар 143,899, усны сан бүхий газар 6,256, тусгай хэрэгцээний газар 253,387 буюу хамгийн их хувь нь тусгай хэрэгцээний газар буюу бидний мэдэлсэн байгалийн зөвхөлбөр газар, нөөц газар, дархан цааз газар, дурсгалт газар гэж улсын хамгаалтанд байгаа газар маань хамгийн их хувийг эзэлдэг бол хамгийн бага хувь нь зам шугам шүлжээний газар бол 4,692 км талбайг эзэлдэг. За тэгвэл гэрийн даалгаварт бүгдөө 2019 оны газрын нийгмийн сангийн мэдээллийг ашиглан баган диаграм байгуулаарай. Өмнөх хуудсууд дээр бүгдөө эзэлбэр газрын бүтцийг тойргон диаграмаар төсөлсөн бол гэрийн даалгавар баган диаграм байгуулж сурах нэ. За тэгвэл ашиглагдах материалууд нь газар зүүн 3 сурах бичгийн 43 дугаар хуудас, байгаль орчлон аялал жуулчдын яамны байгаль орчны мэдээллийн сан, статистик мэдээллийн сан гэсэн дараах материалуудыг бүгдөө ашиглах нэ хичээлдээ. Хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.